Монгол орныхаа аюулгүй байдал, амар амгалангийн төлөө хүн амьдынхаа одоо сайн сайхны төлөө үүрэг гүйцэтгэд ийм сайхан хүүхдүүдийг та бас одоо өсгөж хүмүүжүүлж тэдгэр хүүхдүүд өнөөдөр эх орондоо өөрсдөө хувь нэмрийг оруулаад ингээд ажиллаж байгаа л да. Тэгэхээр энэ бол одоо товархон тохиох тийм хувь тавилан гэж ингэж бодож байна. Ер нь одоо юу гэдгийг цэргийн хүний хань байх өөр хүүхдүүдийнхаа цэргийн хүний ээж байх ер нь ямар байд юм бэ? Хэцүүдээ хэцүү, сайхандаа сайхан бүх хүүхдүүд маань ханьтай минь хамт ингээд эх орныхоо төлөө зүтгээд өн ардынхаа сайн сайхны төлөө зүтгээд явж гэнэ гэдэг чинь бол ээж хүний хувьд бол бахархал байдаг. Бид өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Монгол цэргийн одоо өдрийг тохиолдуулаад онцгой байдлын байгууллагт үүрэг гүйцэтгэж байгаа манай онцгой албаагчдын нэг болгож хорондоо мөнхөд даргынхаа тухай нэвтрүүлэг хийхээр таныг урьсан юм аа. Тэгээд урилгыг мань хүлээн авч бид нартай бас хуйлдаж энд хүрэлцэн ирсэнд бас маш их баярлалаа гэж танд уламжлах байна. Бидний сайхан өсгөж хүмүүжүүлсэн эх орондоо үүрэг гүйцэтгэж байгаа хүүдүүд маань хүрэлцэн ирсэн байна. Гуруула хүрээд ирсэн биз дээ. Яаж байгаа юм бэ? Яаж байгаа юм бэ? На. Миний мөн атхан банд гэдэг байгаа. За баярлалаа. Гинтийн бэлэг боллоо. Сайхан байдаг байна. Манай хоёр өвөө хоёулаа одоо 45 он 39 оны дайнд оролцсон ахмад дайчин. Аавын аав Гарман Жанчив гэж хүн байсан. Офицер. Хилэн зэрэгт холбооны станц гэж одоо Хилэн зэргийн анхны станцын дарга энэ төр албан тушаал хашиж ирсэн офицер хүн байсан. Тэгээд нэг 53 онд цэргийн албыг цомгтгож зарим албан тушаал зарим энгийн байгууллагууд руу шилжүүлэхэд 53 онд энгийн байгууллагад шилжиж ажилласан байдаг юм лээ. Тэгээ ээж аав тэгээ бэмбэ магсарж яв гэж бас ахмад дайчин юм мөн одоо Өвсгөл аймгийн Галт сумын сум нэгдлийн даргаар 20 гаруй жил ажилласан ийм сайхан буураа байсан. Хоёр өвөөрөө бахархдаг. Өвгөн бит хоёр бол 10 жилийн сургуулийн үеийн найз 10 жилийн сургуулиас эхэж үергэж найзалж байгаа танилсан. Манай өвгөн чи их шудраг төлөв тийм үнэнчил хүндээ ерөнхийдөө сайхан сэтгэлтэй тоосорхаг хүнд тийм хүн байсан. Сайхан сэтгэл нь үнэн шударга нь тус чинь бүгд байгаа. Бүгдээрээ л ерөнхийдөө аавынхаа тэр сайхан чанарыг л өвлсөн шүү. Намайг дунд сургуулийн төгсгөө анги орох гэж байх үед аав маань надтай нэг ганцаарчилж нэг уулзсан. Тэгэлсэн. Өвөө чи айлын том хүү. Аав чи айлын том хүү. Чи айлын том хүү. Өвөө чин цэргийн хүн, аав чин цэргийн хүн. Чи яхаа өөрөө мэдж байгаа үсттэй их маягтай ярилцлага хийсэн надад. Тэгээ би бодсон л та. Сургуулийн хашаа тэр чигээрээ бүхлээрээ алган дээр тавьсан юм шиг харагддаг манай цонхоор. Тийм газар өсөж өндийсэн. Тийм болохоор ер нь бол тэгэл зэргийн юм болох шийдвэр гаргасан л да. За таны хувьд одоо хорондоо хүртэлх замналын түүхийг сонсомоор санагдаж байна л да. Би 1993-аас 97 онд Цагдаагийн дээд сургуулийн эрх зүйч хуульч мэргэжлэр төгссөн. Тэгээд төгсөөд цагдаагийн байгууллагад болон төрийн тусгай төрийн захиргааны байгууллагуудад тодорхой ажил албыг хашиж. Онцгой байдлын байгууллагад бол 2019 онд томилогдсон. Онцгой байдлын байгууллагад ажиллаад одоо 7 жил болж байна. Онцгой байдлын байгууллага маань өөрөө 20 жилийн одоо энэ жил 22 жилийн түүхтэй байгууллага. Энэ шинэ тутам байгууллагад шилжин томилогдож ирж ажилласан дараа бол бахархаж баярлаж явдаг.
аавынхаа зам мөрөөр явъя хаагаа дагаил гэсэн бодолтой байсан, мөрөөдөлтэй байсан. Тэгэл тэр бодол мөрөөдлийнхөө дагуу цагдаагийн дэд сургуульд анх элсэн суралцж байлаа. Би ч бас их азтай л да. Цагдаагийн дэд сургуульд 1-р курсод ороод цэргийн байранд казарманд байхад байрлаж явах хугацаанд ах маань 4-р курсын сонсогч байсан. За тэгэл тэр үед чинь ах маань цэргийн байранд орж ирэл дүүгээ ямархуу хэр хэмжээнд байна, хэрхэн бэлтгэж ийн гэж санаа тавьдаг, хувцас зөв цэвэр өмс, хүнтэй зөв харьц, хичээлээ сайн хий, сайн сур, бие зөв авч яв гэл олон даалгавар үүрэг өгнө. Тэгэл тэр болгоныг ахын аавын сургаалыг сонсож өссөн, хэрэгжүүлж явсны дүнд тэгээд ямар ч байсан өөрийнхөө ажиллаж байсан салбартаа тодорхой хэмжээнд амжилттай ажиллаад анги байгууллагын захирагч дарга хүртэл албан тушаал ашиж байгаа цэргийн алба хаасны тэтгэвртээ суусан. За одоогоор бол төрийн захиргааны байгууллагт ажиллаж байна. Бэлтгэл урандаа цолтой юм байна. Аав маань шүүгчдэр үүсгэх байгууллага ажиллаж байсан. За тэгээд 93 онд том ах цагдаагийн дэд сургуульд сонсогч болсон. 96 онд дунд ах маань мөн цагдаагийн дэд сургуульд сонсогч болсон гэх мэтчлэн. За ингээд мэргэжил сонголтод бол энэ бүхэн бүгд нөлөөлсөн. Тэгээ би шүүгчдэр үүсгэх байгууллага болон цагдаагийн байгууллагад одоо 20 гаруй жил ажиллаж байна. За 20 байгууллага салбар нэгжид мэргэжилтэн аргатлах мэргэжилтэн төлөөлөгч гэх мэт. За тэгээд хамгийн сүүлд 20 ангийн дэд даргын жил албан тушаал ашиж байгаад одоогоор дотоод хэргийн их сургуулийн ахлагч мэргэжлийн боловсролын сургуульд техник мэргэжлэгчээр ажиллаж байгаа. За би бас нэг мархдаг зүйл нь болохоор аавынхаа мэргэжлийг бол өвүүлсэн, бас ээж маань багш мэргэжилтэй. Одоо бас багшлаад аав ээжийнхээ хоёулангийнх нь ажил мэргэжлийг үргэлжлүүлээд явж байгаа гэдгээрээ одоо маш их бахархалтай байдаг. Хоёр дүүгээ цэргийн хүн болоход нь эхэндээ бол бид дурамчхан байсан. Нэг гэрт энэ олон цэргийн хүнээр яадаг юм гэж. Тэгээд нэгэнт ороод сураад эхэлсэн цагаас нь хойголоод мэдээж нөгөө дурамчхан байдлаа үргэлжлүүлээд явж болохгүй шүү дээ. Одоо яаж цэргийнхаа байдлаар амьдрах уу? Яаж бие авч явах уу? Мэдээж тэр талаар сургам зөвлөгөө өгнө. Цамцаа яаж эндүүдэх үү? Өмдөө яаж эндүүдэх үү? Гутлаа яаж тослох уу? Гэх мэтчлэн ингээд нэг бие авч явах соёлыг аваас их сурсан л та. Тэгэл яг тэр хэмжээгээр л дүүнэртээ бас тэм шаардлага тавьдаг юм бэлээ. Энэ өдөр бас таны аав Чойндон Хурандагийн тухай бас би асуухгүй өнгөрч чадахгүй л байна л да. Тэгэхээр яг таны одоо аав яг ямар ажил эрхэлдэг хүн байсан бэ? Миний аав Хурандаа Жанчвын Чойндон Монгол улсын гавьяат төлч цолтой юм хүн байсан. За 1972 оноос хойш цэргийн тэтгэврт гарах хүртэл тасралтгүй шүүхэн шийдвэр одоогийн нэршлэр шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт алба одоо мэргэжилтнээс ахуулаад хорих байгууллагуудыг удирдах газар гэж тухайд нэрлэж өгсөн. Хорих байгууллагуудын удирдах газрын дарга хүртэлх энэ албан тушаалуудад давшин ажилласан. Тэслэгчээс Хурандаа цол хүртэл ажилласан. Сүүлд Монгол улсын гавьяат төлж цолоор шагнагдсан. Жанчвын Чойндон гэж хүн байсан. Хурандаа цолж хэцүү болгодог байсан үед Хурандаа Чойндон гэдэг алдартай хүн болгон шахуу таньдаг. Ээж маань ямар сайндаа хажуугаар зүрсэн хүн болгон сайн байна Хурандаа гэд мэдлж яах юм. Чамд ер нь таньдгүй хүн байдгүй гэд ярьдаг байсан. Тийм олон хүнд хүрсэн тийм алдартай Хурандаа хүн байсан учраас тэгээд бид нар бүгдээрээ л аавынхаа цолонд хүрэхийнсэн гэсэн мөрөөдөл байсан. Ах маань тэгээд Хурандаа цол анх авчаал цолоо зүгэл орж ирэхэд үнэхээр барахж исэн л да. Ахаараа болон ааваараа барахж исэн 2016 оны нэг өдөр байдаг юм аа. За шүүгчдэр үүсгэх байгууллагын
95 жилийн ойгоор манай байгууллагад одон гардуулсан зарилгийг Чандангийн мөнх хот уншид танилцуулнаа гэдэг. Тэгээ энэ дээр гарч ирээд уншид гардуулж исэн. Тэгээ тэр үед аавраа болон ахаараа маш их барахж байсан. Би тухайн үед нөө харуул хамгаалалт хэлтсийн дараагаар ажиллаж исэн. Тухайн үед ёслолын чагсаал зохион байгуулах үндсэн чиглэлийг би хариуцж исэн. За мөнх сайхан дүүн маань ерхий газрын хайрцаг удирдах алхаж исэн. Чагсаал командалж алхаж исэн. Тэр үед аав маань бас хүндэт зочдын суудалд сууж байлаа. Тэгээд ер нь бол тэр жил их бахархалтай сайхан жил байсан. Таны яг үүрэг гүйцэтгэж байгаа энэ хилцийн онцлог юу байна? Улсын нөөцийн газар бол яг тэр чигүүргээ улсын нөөцийг бүрдүүлэх, нөхөн бүрдүүлэх, захиран зарцуулах, хадгалах, хамгаалах, шаардлагатай үед гаргах, одоо хойшлуулцгүй сэргээн босгох чиглэлийн үйл ажиллагаанд оролцдог энэ чигүүргээ хэрэгжүүлээд ажиллаж байгаа. Улсын нөөцийн тухай хуулиар зохион байгуулагдаж байгаа. За энэ хуулиар манай улсын нөөцийн газрын харьяанд 2 бүтцийн нэгж хэлтс ажилладаг. За улсын нөөцийн яг үндсэн одоо бараа бүтээгдэхүүнээ хариуцсан улсын нөөцийн хэлтс, агуулгын технологи чанарын хяналтын хэлтс гэсэн юм 2 хэлтстэй. За би бол агуулгын технологи чанарын хяналтын хэлтсийн дарга. Агуулгын технологи чанарын хяналтын хэлтсийн маань үндсэн үүрэг гэвэл ер нь бол одоо энэ засгийн газраас тогтоосон байршил. За одоо манай агуулгуудыг хаана байрлуулах юм? Аль аймагт хэд байх ёстой? Ямар нэр төрлийн бараа бүтээгдэхүүний чиглэлээр агуулгатай байх ёстой? Энийг засгийн газраас тогтоож өгсөн байна. За энэ агуулгуудын бүрэн бүтэн байдал. Тэнд хадгалагдж байгаа бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдал. Харуул хамгаалалт. Эдгээр одоо тэгээ засвар үйлчилгээ. Тэгээ бараа бүтээгдэхүүний чанар, түн тавих хяналт. Эдгээр чиглэлүүдийг хэрэгжүүлээд бодлого тодорхойлох энэ чиглэлүүдийг хэрэгжүүлээд одоо орон нутгадах улсын нөөцийн салбар, анги зэгүүдийнхээ үйл ажиллагааг удирдан чиглүүлэх энэ чиглэлтэй ажиллаа үүрэгтэйгээр ажилладаг. Өнгөрсөн жилийн одоо Монгол цэргийн өдөр ийм баярын арга хэмжээ дээр та аавынхаа хувцсыг өмсөж ирж байсан. Тэгэхээр маш гоё юм бахархалтай. Тэгэл одоо таныг ер нь цэргийн удамтай хүн байна гэдэг зүйлийг тэндээс бас анзаарч байлаа. Бид нар ч одоо нэг 3 хүн гурлаа нэг аавын цолонд өвчлээ гэж ямар ч байсан бас нэг юм зогсоочод байна шүү дээ. Тэгээд гавьд болж болчоод за би та нараас илүү байгаа үз гэдэг нэг тийм мессеж өгж байгаа байхгүй юу? Хичээгээрээ та нар. Тэгээ та нар болоогүй шүү. Нас ч болоогүй байна. Амьдрал ч болоогүй байна. Бүх юмаа дахиад та нар хичээгээрээ гэдэг тийм мессежийг яриан дундаа өгчээсэн. Тэгээд бас л бодогдчихлээ гэдгийг. Уучлаарай асуухад та аавыгаа хамгийн ихээр ямар үед сандаг вэ? Одоо байнга л санана шүү дээ. Одоо тэгээд одоо бурхан болоод 3 жил болж байна. Хоолой нь одоо хүртэл чихэн сонсогддог шүү дээ. Их бүдэн дуутай хүн л дээ. Эсвэл нөгөө алсын газраас бараа нь харагддаг гэдэг шиг алсын газраас дуун сонсогддог тийм том дуутай бүдэн дуутай хүн байсан. Тэгээд одоо хүртэл хоолой нь чихэн сонсогдчихлээ гэдгийг. Бүгдээрээ нь үргэлжил бахархаж идэг. Өдөр тутамд л миний хүүхдүүд сайн сайхан явж байна. Ажлаа амжилттай хийж байна, чих халуусуулахгүй явж байна. Аавынхаа нэрийг өндөрт өргөж явж байна. Гэд үргэлжил баяртай байдаг дөө. За эх орны одоо ийм бахархалт хөвгүүд төрүүлж өсгсөн ижи танд бас олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд төргий урт насалж удаан жаргаарай. За та бүхэндээ бас ажлын амжилт, сайн сайхан бүхний өсөө өрөө. Өнөөдөр онцгой байдлын цаг нэвтрүүлэг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Монгол цэргийн өдрийн баярт зориулан эрхэм хүндтэй хүмүүсийг та бүхэндээ танилцуулж ярилцлаа.